811. Өнөөдрийн сэдэв аялал жуулчлалын салбар дах хүлээлт. Монгол улс аль улсын иргэний хүлээж авахд бэлэн гэж хэлэнэ гэд хагас жил болж байна. Оны эхний 5 сарын байдлаар 40 гаруй мянган жуулчин манай улсад иржээ. Манай улсыг зорин ирсэн жуулчдын дийлэнх хувийг хойд хөрш Оросын холбооны улсын жуулчид эзэлж байна. Тодорхойлбол 22 мянга гаруй Оросын холбооны улс, 4 мянга гаруй бүгд найрамдах Солонгос улс, 3 мянга орчим нь Хятад ард улсын жуулчид байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал ирсэн гадаад жуулчид 392%-аар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Аялал жуулчлалын салбарын орлогч 6 саяас 38 сая доллар болж нэмэгдсэн байна. Гэхдээ жуулчдын тоо сар дахлын үеийнхээс нэмэгдэж байгаа ч 2 жил тэг зогссон энэ салбар шууд сэргэж эдийн засагт нөлөөлөх боломжгүй. Учир нь 2019 онд Монголд 570 гаруй мянган жуулчин хүлээн авч 600 гаруй сая долларын ашиг олсон бол сар дахлын 2 жилийн хугацаанд энэ үзүүлэлт 90 гаруй хувиар буурсан. Өөрөөр хэлбэл аялал жуулчлалын компаниудын орлого 70%-аар буурч энэ салбарт ажиллаж байсан 90 орчим мянган ажилчдын 60% нь ажилгүй болсон. Зөвхөн Монголд ч гэлтгүй дэлхийн бүхэл улс орны аялал жуулчлалын салбар уналтад орсон. Манай улс хилээ нээж аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа эхэлж байгаа ч хүндрэлтэй асуудлууд олон байна. Энэ салбар сар дахлын өмнөх үеийн төвшин буюу жилдээ хагас сая жуулчин хүлээн авч 600-аас 70 мянган доллар оруулж ирэх боломжийг бүрдүүлэхэд 2-3 жил шаардлагатайг судлаач мэргэжилтнүүд хэлж байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх аялал жуулчлалын зөвлөлийн дарга Барс болдог. Ингээд нэгдсэн дүнгээрээ бол манай аялал жуулчлалын салбарын нийт орлого 76%-аар буурсан. За ажлын байр 63%-аар буурсан. Өөрөөр хэлбэл нийтийн 88 ажлын байрны 63% нь байх болсон. Ийм судалгаа бол гарсан байгаа. За Монголын аялал жуулчлалд эргэж яг 19 сарын төвшөнд хүрэхэд ямар одоо хизээ бид 19 сарын төвшөнд хүрэх юм бэ гэдэг ийм судалгаа хийсэн. За энэ судалгааны дүнгээс харах юм бол бид нэр 3 одоо тийм прогноз гаргасан. Нэг нь одоо өөдрөг буюу төсөөлөл, хоёр дахь нь дунджаар ерөнхийдөө ямар шиг байх юм. Гуравдугаарт нь одоо бид бол яг урсгалаараа явах юм бол зүгээр хүлээлттэй байдалтайгаар одоо салбартаа ажиллах юм бол ямар төвшөнд хүрэх юм бэ ингээ харж байна. За ингээ харах юм бол бид нэр хамгийн сайнаараа бид нэр ерөнхийдөө ажиллаа гэхэд 2024 он гэхэд 90 орчим хувийн яг сэргэлт бид нэр хийх юм байна. Сайн ажиллах юм бол. Энэ прогноз юунаас хамаарах вэ гэвэл сүүлийн одоо 2 жил бид нэр яг энэ салбарын стратегийн бодлого яаж хэрэгжүүлж чадсан бэ гэдгээс хамаарал энэ салбар маань жуулчлалын тоо эдийн засгийн эргэлтэндээ эндээс хамаарч гарна гэсэн ийм дүр зураг бол эндээс бол харагдаж байна. За энэ бол мэдээж бас ковидоос гадна Орос Украины дайны өмнө нэгдсэн учраас бас энийг анхаарах хэрэгтэй. Одоо энэ цаашдаа бас яаж үргэлжлэх үү гэх юм бол одоо тодорхойгүй байж байна. Тийм учраас яг энэтэй тохирсон бид нар бас бодлого явуулах хэрэгтэй гэдэг нь бол харагдаж байгаа. Нэгдүгээрт нь хэдийн хориг одоо хүртэл байсаар улс орнуудад за энэ бол маш их одоо хязгаарлаж байгаа буюу бомж хүчин зүйл болж байна. За хоёрдугаарт нь ер нь мэдээллийн тодорхойгүй байдал буюу одоо агаарын тээврийн нислэгийн тодорхойгүй байж байна. Дотоодын одоо нислэгийн тодорхойгүй байж байна тийм ээ. Хүний нөөцийн бодлогын тодорхойгүй байна гэдэг чинь энэ зүйлүүд нь мэдээллийн тодорхойгүй байдал нь бас одоо их нөлөөлж байна. Тодорхой олон улсын нислэгийн их үнэн өндөр нэгчлэнгээр одоо энэ хүчин зүйлүүд ярьж байна. Тэгэхээр бид нар юу гэж ярьж байгаа вэ? Энэ салбарын хөгжлийг боомлж байгаа, хязгаарлаад байгаа энэ хүчин зүйлүүдээр хийж явах, засварлах, сайжруулах шаардлагатай байна гэдэг энэ зүйл маань ярьж байгаа. Энийг бид нар бас төр засаг руу бид нар байн одоо шахаж хэлж байгаа. Аялал жуулчлалын салбар сар дахлын өмнөх үед очихын тулд хугацаа шаардна. Хамгийн түрүүнд агаарын тээврийн үнэ ханш, жуулчдад тавих хяналт шаардлага тодорхой болгох хэрэгтэй. Бид энэ онд нөхцөл байдлыг сайнаар эргүүлэх нь чухал. Хэдийгээр суур үнэ өссөн ч аялал жуулчлалын компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээний үн өртгөө нэмэгдүүлэхгүй хичээж байгааг Premium Travel Mongolia компани захирал Нямсуран хэллээ. Дан гарахын өмнөх нь нөгөө Монгол бас хилээ нэлээгээ зарласан. Тэгээд дан гарснаас хойш нэлээ олон аяллууд бол туслагдсан. Элийн компаниуд бол бас нэлээ хөрөл амсаж байгаа 22 оны хувьд. Үлдсэн зориод ирж байгаа зочид жуулчдын хувьд бол хэлж байгаа асуудал нь бол мэдээж олон улсын нислэгийн үн өндөр байна, ховор байна гэдэг асуудал хамгийн том болж байгаа. За дээрэс нь манай Монгол улс ч өөрөө нөгөө e-visa системтэй болж байгаа. E-visa маань бас зарим тохиолдолд ажиллахгүй байна. Төлбөрийн одоо нөгөө картууд нь болохгүй байна гэсэн асуудлууд бол явж байгаа. Гэхдээ мэдээж одоо болгох талаас нь
аялын компани болоод за манай яамны зүгээс ч гэсэн бодлого нэлээд олон арга хэмжээнд авч байна. Энэ жил одоо бүх юм шинээр эхэлж байгаа юм шиг шинэ компани эхлээд шинээр анхны яжуулчтай авах гэж байгаа юм шиг ингээд бодлоод одоо манай эхний групп маань 6 сарын 28, 29, 30 гээд иргэдэг ингээд байж байна. Тэгээд манай аялын салбар бол онцлог нь өөрөө их юм турбуленттэй гэх юм уу те асуудлаас асуудлын хооронд асуудлуудыг шийдэж явдаг ийм салбар. Тэгээд манай салбарын бол одоо ингээд тэсэж үлдсэн компаниуд бол ямар ч л байсан гэсэн жуулчдаа 100% сэтгэл хангалуун аялуулна. Энэ жил бид нэр алдаа гаргах юм бол энэ жил бид нэр одоо бүх аялаа цуцлах юм бол цаашдаа нөгөө олон улсын аялал жуулчлалын зах зээл дээр Монгол улсыг маань сурталчлах тэр түншүүд маань тэр одоо өмнө олон жил хийж ирсэн ажлын маань үр дүн байхгүй болох гэдэг учраас хаана бид нар хичээж байна. Манай одоо нөгөө үйлчлэгээ үзүүлдэг жуулчны баазууд маань хүртэл одоо ингээд суур нь 30-40% өссөн, үйлчлэгээ хэцүү, үнэтэй байна, ажиллах хүн олдохгүй байна гэл ингээд хүн болгонд бол асуудал тулгарч байна. А гэхдээ энийг бол салбараараа бид нэр хаана хичээгээд давж гарнаа гэдэл ингээд зорж байна да. Аялал жуулчлалын салбарын орлого 70%-аар буурсантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд эргэлтийг хөрөнгөгүй болсон. Өнгөрсөн жил хэрэгжүүлсэн 10 их найдын хөтөлбөртэй хамрагдаж чадаагүй. Одоо сэргэх хандлага ажиглагдж байгаа чинь нэгдсэн нэг бодлого төлөвлөгөө цаг үеэ мэдрэх гээд төр хувийн хөвчл хамтрах, хувийн хөвчлээ дэмжих чухал алхмууд өгүүлэгдэж байна. Дэлхийн хурцдмал байдлаас үүдэн баруун орнууд Европын улсуудаас ирдэг жуулчдын тоо эрс цөөрсөн. Гэсэн хэдий ч бид Азийн зах зээлээс жуулчдыг татах, тэдэнд үйл ажиллагаагаа танилцуулах арга хэмжээ зохион байгуулж эхэлсэн. Энэ жилийн хувьд 300 мянган жуулчин хүлээн авахаар төлөвлөсөн. Ийм тооны жуулчин хүлээн авахд нислэг хоорондын тоо давтамж ойрхон байх нь чухал. Энэ салбар өөрөө бүх зүйл тодорхой, ойлгомжтой байхыг шаарддаг. Хүннүү эйр компани гэгтэл одоо болтол нислэгийн хуваараа танилцуулах байгаар жуулчдад мэдээлэл өгөхөд хүндрэл үүсгэж байгааг Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Отхон Баяр ярьлаа. Аялал жуулчлалын яг Монгол улсын нөхцөл байдал ямар байгаа вэ гэхээр бидний хүлээсэн хүлээлтээр болохгүй байна л да. Өөдрөгтэй хүлээлттэй байсан. Бусад улс орнууд ч гэсэн хилэнэгээд ер нь харилцан зорчих ийм боломжтой болж ирсэн. 22 онд нэлээд олон бас ядаж 50% та жуулчтай хүлээж авах боломжтой байна гэж харж ирсэн. Мэдээж энэ Орос, Украиний хоорондох ялангуяа манай Монгол улсад ирдэг чанартай Европын жуулчдыг бол нэлээд хаалаа гэж харж байгаа. Ягаад гэхээр Оросын нутаг дээгүүр онгоцны нисэх боломжгүй болж байна. Манай одоо хоёр том хөршийн дунд байдаг. Хятад улс маань бас хилээ хаачсан байж байгаа. Тэгэхээр ингээд Европоос жуулчд ирэх тэр урсгал маань нислэгийн одоо нөхцөл байдлаас болоод ингээд боогдоод хоёрдугаарт нь одоо маш өндөр үнэтэй бусад агарын замаар тойрж ирэх ч юм уу. Одоо нислэгийн хугацаа ингээд нэмэгдэх тусам тэр чинь ингээд тойроод ирж байгаа учраас үн нэмэгдэж байгаа. Тэгээд явдал судал нь илүү их болно. Тэгэхээр мэдээж хүн тийм урт хугацаанд ер нь Монгол улсын аяллаа destination өөрөө үнэтэй destination-д ордог. Хол дээрээс нь дахиад бүр хол болоод олон цагаараа илүү нислэгтэй тийм нислэгээр ирэх боломжтой болчоор чи нөгөөдөл чинь ирж чадхаа явчихж байгаа. Яг ямар тач жуулчд ирнэ. Хандлага бол одоо зүүн өмнөд Аз тийм ээ Азаас ер нь ирэх боломжтой гэж харж байгаа. 300 мянган жуулчин авъя л гэсэн ийм төгсөл мөрөдөлтөл байна л да. Японоос бас жуулчд авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нар 100 ч гэлтэхгүй ер нь 10 ч хамаагүй жуулч авч тэг зогссон салбарын одоо аж ахуйн нэгжүүд чинь бас жоохон дансаа хөдлөх хэрэгтэй байх гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгээд дор дорол бас хичээд ажиллаж байна. Аялал жуулчлалын бизнес амжилттай явах эсхэнэ хүний нөөцөөс ихээхэн хамаарна. Энэ салбарт ажиллаж байсан олон мянган мэргэжилтэн залуучууд өөр салбарт орох, ажилгүй болох зэргээр хүний нөөцийн хувьд анхаарах олон асуудал гарч ирсэн. Үүнийг шийдвэрлэхийн тулд яах ёстой вэ? Монголын мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоог үүсгэн байгуулагч Наран Гэрэл. Хөтөч тайлбарлагч гэдэг хүнийг бид нар жишээлбэл дандаа оюутан залуучуудаар төсөөлөд байдаг. Аялал жуулчлал өндөр хөгжсөн оронд бол энэ эсрэгээрээ яг нөгөө нэг дундаас дээш насны улсууд голчлон хийдэг. Яг нөгөө амьдралын туршлага өндөр болсон байдаг. Хүний хоорондын харилцаан дээр тодорхой төвшөнд ойлголцол хүрсэн байдаг. Гэр бүлтэй хүмүүсийн хандлага харилцаа ямар байдгийг, настай хүмүүс ямар одоо проблемтэй байдгийг, ер нь гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ явж байгаа аялагч нар ямар хуу төлөвтэй байх уу гэдгийг ч одоо ингээд ер нь бол гадралдаг хүмүүс явдаг. Хоёрдугаар нөгөө төв соёлын хувьд тэгээд бусад одоо улс орныхоо эдийн засаг, улс төр за тэгээд энэ нийгмийн харилцаа эрхэлж байгаа аж ахуйн талаар ерөнхий бас нэг мэдээлэлтэй болсон хүмүүс явах хэрэгтэй байдаг байхгүй. Гэтэл манайх яадгүй хэр нөгөө гадаад хэлний мэдлэг одоо бид нар чинь нөгөө шилжилтийн үед хамгийн түрүүнд гадаад хэл сурч чадсан нөгөө залуучууд байсан учраас бид нар шууд нөгөө залуучууд руу энэ нөгөө юугаа хүний нөөцөд чиглүүлсэн байхгүй. Тэгэхээр бид нар ер нь бол 17, 8-тай за ер нь өсрээд нэг 21 настай хүүхдийн 10 жилдээ эзэмссэн мэдлэгийн үр дүнгээр бид нар ерөнхийдөө Монгол орныг дэлхийн нийтэд яг үйлчлээд байгаа байхгүй.
Тэгэхээр ер нь бол 2004 оноос эхлүүлээд мэргэжлийн өвтөж тайлбарчтай холбоо үүсгэн байгуулагдсан цагаас дэлхийн гайдын холбоо гэж байдаг байхгүй. Тэндээс ер нь олон улсад ямар стандарт хэрэгжтэй, олон улс гайдуудаа яаж бэлтгэдэг, тэрийг ингээд олж сурагч багш нар авчирж ирээд үндэсний сурагч багшаа бэлдээд зөвхөн нөгөө оюутнууд ороод ажиллаад нэг 3-4 жил оюутан байх хугацаанд хийгээд гардаг байсан ажил маань одооноос эхлүүлээд нөгөө энэ хүн яг мэрэгчлэрээ жилийн 4 улирал бүр яг ингээд аяллаа сайн зохион байгуулад компани нь аялал сайтай болдог. Тэгээ нөгөө компани эргүүлээд энэ аяллаа урилдарлаа уртсгадаг ийм одоо гоё систем рүү орж эхэлж исэн байхгүй 19 онд. Тэгээ одоо ингээд бид нар яг ковидын үеэр энэ хүмүүс яг ямар одоо ойлголтод төрсэн бэ гэхээр аялал жуулчлалын салбар бүтггүй юм байна. Өвөр 20 цэр гэж ярьжсэн чинь дээр нь дайн нэмчихэж байгаа байхгүй. Уул уурхаас сэргэж явах үед аялал жуулчлалын салбар ер нь тэр чигээрээ бараг хүний нөөцөө алдчихсан шүү дээ. Бид нар дахиад хөдөлмөрийн зах зээл рүү ороод нөгөө залуучууд руугаа чиглээл ингээл орон нутгийн иргэд рүү чиглээл ингээл одоо үйл ажиллагаагаа явуулаад байгаа боловч яг үнэндээ бол одоо бид нар дахиад сэргэлтэн дээр нөгөө залуучуудыг л сургаж бүр яг энэ рүү ингэж оруулж ажиллахгүй бол бид нар бас л хүний нөөцөө хэвээрэл байгаа гэсэн. Аялал жуулчлалын салбарт тогтсон стандартыг баримталж чанартай үйлчилгээ үзүүлэх нь нэн тэргүүний асуудал. Түүнээс биш Монгол олж байвал гэсэн байдлаар хандах нь энэ салбарын нэр хүндийг унгаж нэгэндээ садаа болдог. Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа аж ахуй нэгж бүр ажилтан бүр чанарыг эрхэмлэх нь чухал. Түүнээс үн ханш ямар байх нь чухал биш. Дотоодын чвэ гадаадын жуулчин аяллаа компаниар үйлчлүүлээд сэтгэл хангалуун буцхна дараагийн жуулчин ирэх үүдийг нээж өгдөг. Тиймээс үйлчилгээний ажилтнаас эхлээд захирал дарга цаашлаад төрийн холбогдох байгууллага орон нутгийн удирдлагууд энэ талаар мэдлэг ойлголттой байх хэрэгтэйг зөвлөж байна. Монгол улсын тухайд аялал жуулчлалын салбар нь валют олж ирэх боломжтой 3 дахь салбар. Гэхдээ шийдвэрлэх асуудлууд олон бий. Засгийн газраас 2 дахин өссөн нислэгийн үн тарифыг бууруулах арга хэмжээг авч эхэлсэн. Тухайлбал өнгөрсөн 7 хоногт хуваарьт нислэг гүйцэтгэж байгаа дотоодын агаарын тээвэрлэгчдийг навигацийн үйлчилгээний хураамжаас чөлөөлөх, эргэлтийн хөрөнгийн хөнгөлтэй их үүсвэрээр дэмжих шийдвэрийг гаргаад байна. Зам тээвэр хөгжлийн сайд халтар. Энэний цаад зорилго бол мяд компани одоогийн байдлаар Европ буюу Германы, Франкфурт, Улаанбаатар чиглэлд 7 хоногт 2 удаа нисэж байна. Аялал жуулчлалын сезон эхэлж байгаа холбогдуулаад 7-8 гэсэн 3 сард 7 хоногт 5 хүртэлх давтамжтайгаар нислэг үйлдэх ийм одоо чиглэлийг засгийн газраас гаргасан учраас үүнд шаардлагатай санхүүжилтийг засгийн газраас гаргаж байна. Тэгээ би улсын зөвшөөрлийг ашиглаад Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын компаниуд, тур операторууд, Европоос ирэх жуулчдад мяд компани нислэгийн хуваарийг төлхөөс урчилж мяд төрөмж төвцөөд компанитай хамтран ажиллах хүсэж байна. Хувийн хвшлийн агаарын тээврийн компаниуд дотоодын нислэг загадагшаач гэсэн цөөнгүүд захиалгах нислэгүүдийг хийсэн. Санхүүгийн маш хүндрэлтэй байдалд орсон. Тодорхой хэмжээний зээлийг олгож болох ялангуяа төрийн банкнаас гэдэг энэ зүйл яригдсан. За ингээд өнөөдөр гарч байгаа тогтоолын 2 дугаар заалт бол дотоодын агаарын тээвэрлэгч компаниудад нэг шаардлагатай 145 орчим тэрбум төгрөгийн зээлийг эрүүл мэндийн хамгаалж эдийн засгийн сэргээх 10 их найдын цогц төлөвлөгөөний хүрээнд олгох 1 их найд төгрөгийн зээлийн олголттой дүүцүүлж уялдуулан шийдвэрлэхээр туслаа. Өөрөөр хэлбэл дотоодын авиа компаниуд шаардлагатай одоо санхүүжлийн зээлийг авахдаа 10 их найдын хөтөлбөрт тэгээ банкны тодорхой шаардлагыг хангасан үед бол энэ зээл цаашаа олгогдоод явах нэ гэж. Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад зээлийн хүүгийн зөрвөнд 500 тэрбум төгрөгийн татаас өгөх, жуулчдад COVID-19 шинжилгээ вакцинжуулалт хийх тусгай үйлчилгээг нийслэлийн 4-5 том эмнэлэгт нэгдсэн байдлаар зохион байгуулах бүрэн боломжтой. Мөн визэг цахимаар авах боломжийг гадаад харилцааны яам болон байгаль орчин аялал жуулчлалын яамнаас бүрдүүлээд байна. Хувийн хвшлийн төлөөллүүд гомдлох хүсэлтэд засгийн газарт ирүүлснээр цаашид тухай бүртэн шийдвэрлэж явах боломжтойг ерөнхий сайд оюун эрдэнэ хэлж байсан юм. Аялал жуулчлалын салбарын хэвийн ажиллагааг хангаснаар нийгэм эдийн засагт олон эерэг үзүүлэлт бий болно. Иймээс засгийн газрын зүгээс юунд онцгой анхаарч байгаагаа мэдэгдээд байна. 8.11 нэвтрүүлэг. Аялал жуулчлалын салбар дахь хүлээлт сэдвээр хүргэлээ. Бэлтгэсэн редактор Баяр Жаргал, найруулагч Баясгалан, нэвтрүүлэгч Сайн Тод.